Аргалын утаа борыг олсоо малчны гэрт төрсөн би атэр хэрэн утаага үлгийн минь гэж бодоно унсан энэ утаага би өөрийн бишгэ хайрлаа. За өдрийн ажил барыг ерөнхийдөө дуусаад тэжээлөөгөө тавилахын тавилаад сүүлийн мөрний ажлууд одоо хийгдэж байна. За тэгээд урдаа болохоор Дархан хаан уултай. Тэр хойно болохоор Хэрлэн тоон бол харагдчихлаа. Хэрлэн тоон бол ийм сайн нутаг байна. Ногоол янз юм. Саяны Жавхлан саргын амуу үзүү влог дөрөөр гарсан. Шар хэрмэр маань байна. Бас Жавхлан саргаар гурвалсан улсын мөс нэг төрөвнийг харахтай. Буган соёлон маань байна. Цяатгаас амбар соёлон байна. За доошо мөн Жавхлан саргад дөрвөлсөн хар соёлон байна. За Жавхлан саргын түрүү ухаан соёлон маань байна. За энэ дэш болохоор хязаалангууд. Халын хязаалан, хээр хязаалан. За манай хөвсгөлийн төрөө найз юм маань. Хонгор хязаалан байна. За энд нэг зэр залан ба сая хавар сан байсаа урдад амуу зүтсэн зэр залан байна. Зэр залан. За тэгээд доошоо бас мөн азран морд хязаалан соёлын шүдлэн энэ жилийн үед шүдлэн их олон шүдлэнтэй байх шиг байна. За энэ болохоор бүгд шүтлэнгүүд. Бүгд шүтлэнгүүд байна. За хар даган дээр очие. За нэг хүрэн даг байгаа. Басан Тамирагийн унган хамхтай. Нэг хүрэн даг байгаа. Энийг бас влогт төлөхөөр болно. Даагны ажил бол өнөөдөр ахтар эхлээгөө. Өнөөдөр эхлээл барьж байгаа юм шиг байна. Сайхан хүрэн даг байгаа шүү. Сэмэн хар дагны юм нэг. Хөлнэг болчихжээ. За хар даг маань энэ байна да. Зуны ванда орцсон. Өвс сайхан болохоор хар даг маань бас сайхан гоё. Ховроод гэх харагдаад байна. Жоо урт болооч юм шиг харагдаад л юм да. За иймэрхүү байдалтай л байна да. Одох юм галын зуны үе. Эхлээд ногоонд гарсан байдал.
За ногоон дөрөө тэд хоноо. Хизээр вэ? Ногоон дөрөө Тэ. ногоон дөрөө 5 сарын 8-нд ирсэн. 8-нд ингээл ирсэн. Авар нэг 5 сарын ихээр ганц нэг уралдаж байгаа. 8-нд гэнэ ашиг нэмтээ. Гархан сумын ор гархан уулын ард гарч ирлээ. Эсэг ногоотой авар чигсэтэй. Авар үлийн төсний дараа ахаад нэг 2 сайн. Ногоо янз. Ногоо янз юм те. 2 хоног бороо орчлоо. Эсэг 2 хоног бороосон. Бороо орсон. Ногоо зах мэнэ. Жилийн жил нээшээ гарч ирдэг юм. Хаж юу яадаг вэ? Гүйш тэр ногоо хаанд ил. Ногоо нээшээ. Өнгөрсөн жил анарсан. Өнгөрсөн жил сквадрын алдсан дарсан. За. Энэ нүгээр ер нь уяашид хэрсэн байна уу? Энэгээр ихөө шүү. 10-20 дэвс биш юм. 20 Ер нь 60-ийн нааш харсан уу яа? Одоо энэ их уул гэдэг ийшээр нь баг ихийг үеэж ин орд чигт харсан баг. Их уул дархан гэл ингээл гатах шиг л шүү. Хотоос нь чинь 220 мөр юм шүү. Шууд чигээрээ болгүй юу? 270 70 яа. 170. Сайхан нутагч юм да тийм ээ. Яг энэ систем тал юм биш үү? Тэ. Анзаа нутаг байна. Эцэг тал. Борооч одоо ногоос солиоч хэв шиг шүү. Гоё юм те. Одоо эндээ тэгж ирэхэд байвал тэгэл бараг сунгаа дуустал байх уу? Тэгнэ. Бодлоо надад байдлаас болно шүү. Аа. Эндээ сунгаад Сайхан байгаад байгаа л хаа те. Одоо ямар ч 614-т яхаар ч боллоо. Хөдөлгөөр. Хоёр нэг бороосон. Аа. За, одоо манай влогийн 5 дахь дугаар өнөөдөр бичигдэж байна гэсэн үг. Тэгээд өмнөх дугаар муураас хойшоо нэг асуултууд нэлээрсэн. Facebook-ээр. За, тэгээд манай влогийг ерөнхийдөө их үздэг хүмүүс чинь бол зан сахан малчд байна. Морь үйдэг залуучууд байна, морь сонирхдаг хүмүүс. Тэдэмж одоо уйс сурж байгаа хүмүүс байдаг байлгүй тийм ээ. Тэгээд тэр хүмүүс одоо ногоон дээр гараад ямар уяа засал хийх үү, юун дээр анхаарах уу? За яг ямар ажил хийж гин тий? Тэр л оныгаа басны сайхан тайлбарлаад ингэвэл зүгээр, тэгвэл зүгээр гэж залуучуудаа аваач нартаа зөвлөгөө өгвөл тамир байж одоо яг юу хийж байна? Яаж байна мөртөө тий? Хийж одоо 5 сарын 8-9-нд гарч ирсэн. Тэгээд нэг гэлцийн суулгай ажил хийлээ. Гэлцийн суулгай ажил л хийлээ. Аа. Бүгдээ нөө. Бүгдийг 10-20 нь байж байгаа тэгээд. Нэг гэлцийн явуулсныг солилоо. Аа. Тэгээд Гэлцэн солиод одоо яг яах вэ? Одоо яаж одоо ч нэг сайхан яар та. одоо бид чинь өдөр 3-4 гэж ирж байгаа л. Аа. Тэгээд маргааш өгдөө нь хөсөлж өгөөд л. Тэгээд нэлээ оройн л тавьдаг шүү дээ. Нэлээ оройсаа гэлцэн нэлээд дандалж байгаа. Тэгээд батгал сэлэхийг гатгаад авар өвөл ажил хийсэн мөрдөө гатгаад, гадаа дагуулсан мөрдөө гатгаад. Авдаг гэзгзэний өгөө мөрдийг бас зарим нь бас бургуу тавьдаг. Туулгад нүс юм. Бургуу гэдэг одоо клизм хүнээр За. бургуу тавина те. Аа. Одоо гэзгзэний өгөө болохгүй байгаа ч юм уу. Ганц нэг бас өнгөс муутай юм бас ганц нэг сууд юм гатах нь. Аа. Дагуулсан мөрдөө дээгүүр самнан эргэж байгаа заслууд хийж байна да. Тэгээд нэг цагаан үлдэн орой цагаан үлдэн нэлээ үлдэн болгоо цагаан хамгийн сүүл цагаан тоолон молоо өгөөд л тавьчих шүү дээ. Одоо уян дээрх өмнө бэлтгэл шүү дээ. Аа. За нэг тиймэрхүү ажиллаа хийлээ. Тэ. Тэгээ яг юун дээр анхаарах уу гэж ер нь тэгээ одоо яг ногоонд гараад одоо 5 сарын 24-5 6 сарын 1-2 ингээд хүмүүс мөрдөө барилж байгаа шүү дээ. Аа. Арай тарган марган мөр арай эрт бариад нэг арай эрт хөсөлж болно. Эрэндээ турах гамор ч гэсэн баг таг эрт бариад цаага тордоо тэжээгээд гардаад явбал бас зүгээр санагддаг шүү дээ. Онохоо эрт бариад тэгээд ингээд гардаад байцгач. Өглөө бүгдийг тэжээж ашиг үлээ. Тэгээ одоогондоо нэг шанаг мангаар багал өгч. Аа. Одоо нэг жоо хэдэн ногоо идэд тэжээлдэ жоохон боос одоо гав идэх юм шиг шүү дээ. Тэгээд нэг уяа ихлээд хөнснөө ихлээд нэг тэгэл тааруулж шүү дээ. Одоо яг техник юм бас байхгүй шүү дээ. Одоо дэсэлэл хүч ихтэй адуу гэж байж тээ одоо. Одоо ингээ ногоон дээр нэлээ хүчтэй гараад ирлээ. Тарган гараад ирлээ. Одоо тэгэхээр ногоо идэхэр чи бүр тархалах юм шүү.
Ногоон дээр тарган гаргаж болохгүй шүү. Тавар өвлийнх нь. Одоо жоохон таргандуу адуу одоо тэгвэл яах хэвтэй. Ер нь яаж засах хэвтэй. Одоо таргандаа одоо бол уг нь бол хавраар нэг уралдчихвол зүгээр гэдэг юм л да. Одоо яг үнэхээр тарган байна гэдэг одоо жил төрлийгөө тарган байна гэдэг л арай эртвэр хөсөлдөг баг та. Арай хоолондоо шингээд оройхон хөсөлдөг ч юм уу те. Тэгэл ижил өгөхгүй байх юм те. Ийм үл явах юм чахвал гэдэг. Арай тарган байгаа юм бол хөлсөөр л болгох шүү. Хөлсөөр болох уу? Тий. Хөлсөөр нь одоо буулгаа зөрүүлээд нэг тусал витамин савхөө өгөх шаардлагатай юу бас. Тий, ер нь зүгээр. Тэргээр бол тусал витамин бол таргалахгүй шүү дээ. Яг хөлсөөр алдсан юм жоо эртсэн үдэг тий. Мэдээж нөхөх юмуд байгаа шүү дээ. Тэрийг нь өгч болно. Жоохон турах гараад ирсэн мөр яах вэ? Бид одоо турах га таргангуул одоо барьчлаа ш тэгээд турахгаануудаа жоохон тордоод тордныхэр одоо юу яг юунд дээр харах вэ? одоо өглөө ороод ижээгээд тэгээд нэг одоо хөс үсийн арай зөөлхөн мөлхөн чавдаг юм уу? Арай нимхэн нэмнэт чавдаг юм, оорхон чавдаг юм уу те? Тэгээд өглөө ажиухан байгаад орой бас эртгэн тавиад тэгээд гардаа л ш гардаа тэгээд бас нэг давхар өчрөг нэмэлтэж ногоо сайхан байна тэгээд яванда шууд яачихгүй ш яванда тэгээд гай өсөрчгөлгүй жоохон тусад битийн бас юм амар надад битүү гэж болж байна юунд нь тэжээлднээс ганц нэг эрдэс мэрд юм нэмж өгж болж байна юмч хөгжсөн ш дээ байгаа ш юм хөл арга хэмжээнд авч ш дээ яг хоолойнуудыг бол өнжиж хөлсөлж байна бас өнжөөд зөөлхөн хөрслөөд ахаар хөлсөн тогтх юм өөр сөрдөг ш дээ За даг даанууд юу болж байна? Даагноо. Тэ. Хар даагноо. Хар дааг нь одоо хавроо ивчээд 2-3 сунгасаа. Тэгээд чинь хөлмөлөө ураад. Ээж нь хөлөө ахтар орчих. Эмдэгт бас ахтарс. Ахтарс. Тэгээ эмдэгт нэг хэд өнөг гівч байгаа сая гарч ирлээ. Даагнууд бол арай барайг байна. Одоо 6 сар ихэр байх толоо. Даагнаа яг тэгээд ногоон дээр айл. Ер нь ингэдэм юм гэж бодоод байна шүү дээ. Одоо дан ганц хар даг гэхгүйгээр хонгор даг маань илүү хүмүүс их сонирхолтой байдаг. Тэгээд чиний унаа хөрөнд байгаа. Тий. Тэ? Бага. Энэ гурван дагаа бас илүү дэлгүү харуулад ганцхан хар даг гэхгүйгээр. Тэгээд бус даануудаа харуулна л да. Гэхдээ энэ гурвыгаас арай л илүү жоохон тоочглоод харуулдаг юм санаа байна. Тэ ганцхан хар даг гэхгүйгээр бас. Тэгэл болно. Би өөрөө л үт. Тэ? Болно шүү дээ. Хар дагаа чиний унаа, хөрөнд дагаа чиний унаа байна. Хоёр унаан дагаа. Тэгээд дахиад хонгор дагтай 3 даг. За 4 шон босгоцсон. Хин хичнээн тооны адуу байна. Хүч бүрэлдэхүүн хэдэн одоо бүрэлдэхүүнтэйгээр ногоондоо гарч ирсэн байна. Бүрэлдэхүүн жоохон нэмэгцээ харагдаж байна би сарахад. Тэ? Өчөө вардата. Манайч дидөө 50 адуулаа байна. Уйх нь яг ялгаж аваад уйхгүй унаа мөр гэл юматын ялгаад яг уйх нь бол 80 дэм байгаа хаа. 80 дэм байгаа. Тэгээд 14-5 залуу байна. Тэгээд одоо хүүхд тарангууд унаач авсны 12 хүүхд төрхлөө. Тэгээд урдын тоогооч байна. Усны машин барьж байгаа хүмүүс байна. 40 түнтэй. Ер нь бол их том бүрэлдэхүүнтэй л. Тийм үү шүү дээ. Тэгээд явж байна. Тэгээд морь өнөд чи бас тэгээд Монгол өв соёлоо би бодохдоо тэгж боддог байхгүй юу. Монгол өв соёлоо ингэж авч явж байгаа хүмүүс тийм үү? Одоо энэ үндэсний уламжлалт өв соёлоо авч явж байгаа. За дээрэс нь одоо шилбэл 40% ингээл ажиллаж яах гэж чинь одоо уралдаан ч хүүхдээс эхлээл туслах уяач тогооч усны тэрэг барьж байгаа ах мах гэл одоо туслах хүмүүс гэл бүгдээрээ сэтгэлээрээ ингээл сэтгэл нэгдэл нэг баг хамт олон болоод явж байгаа. 40%-ний бас одоо ингээд ар гэрийг амьдралыг дааж авна гэдэг чинь бас том өөрийг хариуцлага та. Тэгээд ч одоо манай гал гэхэд 40 тэгээд мордны эзэд бас 10-20 дүн байгаа гэдэг 60 дүн ажиллаж шин ч. Тийм ээ тий. Мордны эзэд гэж байгаа шүү дээ. Тэгээд чи манай гадаас гадны ч одоо манайгаас томч гал зөндөө байгаа. Манайх шиг гал зөндөө байгаа. Тэгээд хүний тоо апл одоо энэ уйштэй гэж. Уйш төхөн уйштэй хичнээн хүнийг одоо ажлын байраа гэж тий. Тийм шүү дээ. Хичнээн хүн байгаа шүү тий. Монгол улс ч бол 60 мянган уяж тэгж ярьдаг шүү дээ.
Тий. Тэгээ тэр одоо уяж байгаа хүмүүс нь гол уяаж тань 60 мянга. Нүүрийн хөдөлмөр гэж хүн мэдгүй нүүрийн хөдөлмөрлөлийн дээ шүү дээ. Тий. Одоос манай влогийг харж байгаа яг бас зарим нэгэн дээр нь бас ойлгохгүй л байгаа. Бас одоо өвлөөс хойш ингээл явж байгаа. Өдөр болгон л ажиллаж байгаа. Харуулж байгаа цөөхөл хадас тийм. Өдөр болгон л өглөөнөөс эхлээл би өглөө ирсэн. Өглөө 7 өнгөрөөгөл мордуудаа нэгээр нь барьцгаагаал азар нь оруулж ирэл эхлээл услаал. Дараа нь тэжээлийн нөгөөл тэгэл ерөөсө бори боксыг завгууд ажиллаж байгаа хүмүүс. Тэгээд яг уу. Тэ өдөр нэг хоолоо идэл, орой нэг хоолоо идэл тэгэл манаандаа ээлжилж гараал. Тэ. Ер нь тэгээд хаврын ногоон дээр ихээс илүү тэгээд өвөл хаврын сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Ааха. Өвөл хавар дэжээл бэлтгэл ногоон дээр орж ирээ сүрхэд бас бэлэн болгоо те. Ааха. Chargaling oro